Хоёр бүхэн урлан нэвтрүүлгийнхээ ээлжит дугаарыг эрхэм та бүхэнд өргөн барья. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн сэтгүүлч, зохиолч, сүрэнгийн зэвсэг өргөдөн оролцож байна. Тэрвэр баг болчор залуу насандаа сонгож эзэмшсэн мэрэгжил эрхэлсэн ажлынхан зэрэгцээ номтой нөхөрлөж номын далай цагаан буйнд өмбөж зохиолч, сэтгүүлч болох хүсэл мөрөөдлөөр хөлгөлж яваад гин. Тэгээд ч зэвсэггүй. Уул өвгөд хоёрон дээдэлж хүн чулуу хоёрын хүйн холбоог эргэцүүлж үзэг цаас хоёртойгоо нөхөрлөж эхэлсээр даруй нэгэн жарныг элэж явна. Уншигч олноо соён гэгэрүүлэхэд хувь нэмрэн урвуулж мэдээлэл, мэдлэг, сургамжуулахаар л харилцаар ява. Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн сэтгүүлч, зохиолч, сүрэнгийн зэвсгийн тухай өгүүлэх энэхүү тэл хөрөг нийтлэлийг үзэгч та бүхэнд одоо төлөвлөе. Би их талын хүн хэрнэн уул шүтдэг хүн. Мэдхгүй. Намайг уулгүйгээр ойлгож болох юм уу гэсэн бодол үе үе төрнө. Тэгээд л байнга хөдөөхээр уул хэрар хийсэн хэрж тэнэх газрын баян хангай сайхан улсын салхин сунтагнаас адис хүртэж сүслэн дээдэлж бишрэн залбирч сэтгэлийн цацлаан өргөж явдаг хөө. Энэхүү сүсэг бишрэлийн дагаадч тэр юм уу? Их уулс дов толгод элдв дүрс хэлбэр сүр бараатай хад асга тал хөнди ургамал амтэн нуурус булг шанд гол мөрөн энэ бүхнийг хаявсан газраа сонирхон харж болгоон үзэх. Тэдгээрийн тухай бичсэнийг амтархан унших, бас таталган зурх. Тэгээд зогсохгүй бас үйл, од, сар, нарны зураг хөргийг авч явдаг тийм хачин зуршил нэгэн төрлийн гажигтай хүн билээ. Би газрын уул толгодыг шүтэн биширч энэхэн замбуулангийн төмөн улсын салхин сунтагаас адис аван залбирч хиймэрэн сэргэж явдаг хөө. Миний төрсөн усан нутаг бол Дундгов аймгийн Эрдэнэ далай сум. Ийм дүүрэн дэлгэр буян хишиг дагуулсан нэртэй газар олонгүй байхаа. Манай нутаг нэрэндээ дүйсэн сайхан нутаг. Би тэр хавьдаан нэр алдартай булгуудын хэцэн хүн. Нутгаан санахаараа булгуудын хэц хэмээх үхрийн бүр шиг хэдэн алаг толгодон бодож залбирна. Нутгийн минь алаг толгод нададаа нөгөө үлгэр домгийн сүмбэр уул юм шүү дээ. Ижимини бидний багад эр төрдийн цагт сүмбэр уулыг дов байхад сүн далайг шалбаг байхын үед гэдэл үлгэр ярьдагсан. Сүмбэр уул гэж чухам хаан байдаг уул болохыг бүүмд. Ямар ч гэсэн өвөг дээдэс минь их сайхан уулыг тэр сүмбэр уулаар төсөөлөн ухаарч үлгэр номогтон багтаан хуудчилж иржээ. Булгуудын хэцгэхээр баруунаас зүүн тийш сунаж тогтсон 100 шахан километр үргэлжлэх бие биенээ түшиж хойноо сон сундалсан далайн мандлаас их л сайндан 1000-аас 1500 м орчим өргөгдсөн цар хэмжээ багж тэрүүхэндэн огцом зүрхэн шовх задын чулуу хэлбэртэй. Голдуу улаан хүрэн бор хөх хар өнгөтэй хөндлөн хөх уулс намхан бор толгод. Харин бидэнд бол орой дээрээс нь орчлон тэр чигээрэн харагддаг сардаг өндөр уулс. Энэхүү хэцэлсэн уул толгодыг хөрөн буурал түрүү намилзуулсан дэрс алтан шаргал цэцэг алгалуулсан бут бурятай цайдан цагаан тал хазаар хялган таан хүмүүлтэй хөнди хоол үерийн ус ухаа хоормог шиг эрчлэн давигдаг сайр суда хэлхэн болов. Тэдгээр жижиг уул толгодын ам салаа бүрээс их булаг
нар булаг, цагаан хадын булаг, хөв хөндлөн, энгэр булаг, хадны хөв зэрэг 20 гарын булаг тал тийшэн дутуу илүүгүй хэлэхэд ойрхон сайхалтаас 2-3 сайхалтын зайд хоржигнон урсахтан хайрга чулуунд бүдчин зовхочих бориг шуугаан нь өвөрмц нэгэн аялгуу гიშгэлүүлсээр газрын хилэн дуусан шингэн. Булгууд маань их талын айван тайван амьдралыг тэжэн амьдруулагч усан эрдэнэ болоо. Энэ бол манай булгууд. Булаг шандан даган ярахад цагаан гэрүүдээс аргалын утаа суунгална. Цагаа буцалгаж, тогоо нэрж, сүү хөөрүүлж, ээзгийн ширгээж, тарга бүрж, борт цүйж будаа өргсөнаагтай шаргал цайгаан чанаж буйн тэрэ. Хүний төрсөн нутаг гэдэг бол үнэхээр одоо эзэн хүнээс салшиг холбоотой ийм юм байна гэж одоо би боддог. Өөрөөр хэлбэл би одоо энэ эргэн тойрон байгаа тусдаасан бор толгойд энэ алаг толгодын үе санана. Одоо санахаараа өөрийн ирэхгүй отогруугаан дахиж ирнэ. Өрөнд ирэхлээр намайг одоо миний төрсөн дэнж миний төрж одоо холихон олны хээг газарт шингээж гараахан хөлсийг чулуунд шингээж явсан тэр гүйд дэгд дэрвж явсан энэ алаг толгод энэ хав орчин бол намайг ирэхэд бас баярлан тосож өндөлждөг байх гэж дотроо би тэгж бодож баярлж залбирч явдаг юм да. Хүн нас ахих тусам төрсөн нутаг ууж ундаалж өссөн ус бүдэрч тулж боссон газар шороо нөмөр ингэртэн багтаж хүн болсон уул толгод өвөг тогшдөн их бодод юм байна. Тэгээд нутаг усан өнгөрснийг ялангуяа хүүхэд ахуйнаас дурсан ярьж бичиж байж сэтгэлийн цэнгэл эдэлдэг тийм нэг зовлонтой жаргал хүн бүрд ирдэг бололтой. Энэ бол Монгол эх орондоо энэ сайхан нутаг усандан хүн болж төрсний их хувь зохиол баярлан бахархах сэтгэл ганцхан улдах насны их буян юм. Би 1955 оны 100 энэ хоёр их олон айлттай. Тэгээд энэ машин гэдэг юм би анх удаа харж. Энэ урд хөндөй дундуур, тал дундуур нэг жижигхэн хар юм одоо машин ингээ яваад манай аяагаар өнгөрсөн. Би чи машин анх удаага үзэж байгаа юм чинь 55 онд 6 настайтай машин анх үзэж байна. Тэгээд манай энэ хавьд байсан айлуудын бүх одоо байхгүй алга болсон. Тэр нь яасан гэдэг зэрэг нөгөө машины чин дуугаар үнэрээр нь тэгэл холжаад л одоо үргээд дагаал давхичдаг гэсэн юм лээ. Ингэж одоо онцон техник гэдэг юмыг би одоо анх үзсэн. Газар тэнгэрийн савсалга их талын тунарсан хөхүняар хадаг минь цан зэрэглэн дунд үзэгдэхтэй үетэй харагдах алсын цэнхэр улс намайг мэдээ орсон цагаас минь даллан дуудаж надад ямар нэг үлгэр домгийн гайхамшиг санагддаг байлаа. Энэ л уул тал нөгөө хөхүняар ер бусын гой ганган зэрэглийг хараад тэр бүхнийг хэдэн мянганы тур шизэгнэн хэн ирсэн бидний элен цулан цимаан удам судар нутгийн хөлөстэй хөхөвгдийг өөрийн ирэхгүй санаж тэдэнтэйгэн уулзах шиг болно. Хүн нутгаан санахын адил багнасаа их дурсан. Нутгаан санахын цагт хээр талын амар амгалан хөх тэнгэрийн гүн цээл талд бэлчээрлэх үе олон мал холих хөнди булаг шандар цахилах цагаан гэрүүд эгц дэшэн цойлох аргалын цэнхэр утаа аг ганг таан хүмүүлийн анхлам тансаг үнэр алаг цэцгэнд далбагнан эргэлдэх эрвэхэ холын холд гангар гонгор нисэх шувууд явган зэрэглэн дунд холдож ойртон турлзах нүүдэлчдийн хөсөг тэмээний аяс зөөлгөн алхаа дэл босхон дэргэх агтмордын жигдхэн хатра энэ бүхэнд далдын нэгэн идшид өвөрмөц хөг аялгүй багтаж байх шиг санагдав. Энэ бол уул тал
өвгөд хөгжтийн маань хишиг өгдөг. Энэ хүү уул тал хүн уул талын амин холбоог бид сэвлэг дайгтайгаас ухаарч чадсан билж сэтгэл зүрхэндэн хадгалж ургуулсан цэцэглүүлсээр ирсэнтэй. Тэгээ хүний төрсөн нутаг гэдэг бол гайхалтай. Тэр дундаа миний нэг хэлэх дуртай юм бол ерөөсөө хүн гэдэг амьтан. Түүний дотроос Монгол хүн бол одоо төрхтөн хүйгэн чулуугаар даруулдаг. Буцхатан чулуу дэрлдэг. Тэгээд одоо чулуугаар одоо хөшөө босгодог. Ийм сонин одоо ингээ бодглоор бол хүн чулуу хоёр бол салшиг холбоотой юм аа гэж ингэж боддог. Нутгийн уул толгод цаг хугацаа түүхэд дурсан жуурав тулгын чулуу шиг оршдог юм байна. Хүнийг чулуугүйгээр төсөөлөх аргагүй. Хүн чулуунаас гал гаргаж, чулуугаар нөмөр оромж барьж, чулуу тулан галаан түлж, унд хоолон хийж, ном зохиолон чулуун цэлж, их хүмүүстэй чулуугаар хөшөө босгосоор олон мянганыг туулжээ. Тэгээд л энэ тэрийг зүүлэн бодох үедор хүн гэдэг амтэн төрөхтөн хүйгэн чулуугаар даруулж, төгсөхтөн чулуу дэрлдэг жамтаа юмсанжээ. Хүн чулуу хоёрын амин холбоо энэ. Түүний дотроос хүйдарсан хүрэн чулуу гэдэг бүрч учиртай. Дээрх хөх тэнгэр, доорх бор дэлхий хэмээх арга билгийн дунд инхүү хүн чулуу хоёр мөнхийн холбоотой оршдог юм шиг санагдав. Хүйдарсан хүрэн чулуу, мэрэгдийн оюун ухаан, эрдмийг дархалсан хөшөө чулуу, голомтын минь галыг бадраасан тулгын чулуу, өндөр дээдсийн минь оршон хадгалсан дэлхий ээж уул ус газар шороо минь оо. Дундгуй аймгийн Эрдэнэ далай сумын Харчих гэдэг газар төрсөн хүн байгаа юм. 60 жилийн өмнө одоо мэндэлсэн одоо дэнж дээр ирээд байж байна. Миний ээж одоо нэгэн өдөр гэрийнхэн марун урд хатавчанд өтөг бууц дэвсэж арга түшид сууж угаад төрүүлсэн юм гинлээ. Төрөөд 3 хоноо л нөгөө ямаагаан заадаг. Тэн ургаан одоо өгөндөг тэр үед чинь манай одоо хоогыг хашина гэж байсангүй. Тэгээд 5 сарын 10 хэдэн гэдэг бол саахны хураг ялгах болоогүй. Ийм үед л хураг ишгэн одоо ялгаал аргалаан төвгээд л онион саагаад л хүрээн саагаал ингэж байсан юм байна лээ. Тэр бүхэн бол одоо өнөөгийн эхчүүдийн төрж байгаа орчинтой харьцуулах бас одоо сонин санагддаг. Тэгээ яг миний дээдэл төрсөн хоёрыг гэж нялхадан гарангуут нас орсон байсан учраас нэгдүгээр одоо намайг тэр үед одоо лам хүнээс асуусан. Тэгээд энэ хүүхдийг бол одоо танах хэртээ авч иж болохгүй. Хүн дөргүүл гэртээ байж болохгүй гэсэн нэг ламдаг чинь лээ. Сегмэд жогонц гэж ганц үе хөгшний намайг орхиод явсан юм лээ. Тэгээд би тэр сегмэд гэдэг одоо жогонцтой 5-6 сар хамт амьдэрсэн байгаа юм. Малын сүү сайл байсан ч зохиддгүй байсан юм уу? Тэр үе чинь хүүхдийн нэмэгдэл хоол гэж юм байх биш. Тэгээд одоо хоол зохиддгүй. Тэгээд энэ олдоо хар цайгаар огжиж ийм байдалтай явсаар 9 сарын сүүлч 10 сард нөгөө жогонц чинь одоо өвл боллоо. Хүйтэн сэрэг унлаа. Танай хүүхдийг би одоо 5-6 сар одоо харж хандлаа. Одоо энэ хүүхдээ аав. Миний чадал тэнхээ өрөхгүй боллоо гэж. Ингэж хэлсэн юм байна лээ. Тэгээд ээж минь одоо өөрийн өрнөөс онц юм. Өөр дөөрөө авч яваад өнгөрөнө гэд. Их муу байсан байна л да тэр. Айлд байхдаа дураалд ортсон. Одоо ирсэн галын хайч шиг байсан гэж манай ээж ярьдгийг. Тэгээд яг гэртээ ирж бол нэгэнд байж болохгүй гэсэн учраас өргөж явах айл сургалаад
Тэгээ нацаг нэмэх гэдэг айлд өргүүлгээс нөгөө айлч өргөж авъя гэсэн хөнгөдөг айл байж л дээ. Тэгээд нацаг нэмэх гэдэг айл намайг өргөж авахаар болоод манай эцэг хоёр бөөн баяр байж байтал нутгийн одоо учир мэдэх тэр Захиа гэж хүн ирээд нацаг нэмэхийг наад уг чинь 5 хоногийн насгүй хүүхдүүл энийг өргөж авч яадаг. Болохгүй. Наадхаа бойл гэж одоо ингэсэн баг. Тэгээд нацаг нэмэх өргөж авах байчиж байгаа. Тэгээ манай нутагт чинь намар гүүн тавил гэж одоо нэг унага тамганы найр гүүн тавил гэж хэмжээ хязгааргүй одоо намар жингийн шахуу тийм том найр болдог. Манай аав найр хийцээд одоо явц. Ээж би их муу төвөр дээр аваа тавирээд шөнө хараа өрөө болж ирсэн. Зулаа өргөжхөөд. Тэгээ сууж байсан юм байна. Тэгс нэг хүн ороод ирсэн тэр дээр үед лам байж байгаа. Тухайн үед хар болсон хөх гочоо гэж хүн орж ирсэн байгаа юм. Тэгээд манай их яхаа учир явдлаа хэлээд. Тэгээ гочоогоо нэг зоос орхиж үзчихээд. Гэртэн байсан дээр юм байна. Эрдэнэ умтай сайхан хуу болно. 13 дээр жилэн дээр нэг хөндлөлттэй юм байна. Тэрний данараар марталгүй тухай үед нь одоо аргалууч засал хийлгээрэй гэж хэлсэн юм байна. Тэгээ гараа явцсан. Тэгээд манай их нэг талаас баярлаж одоо эрүүлийн сайхан хүн болно гэдэг ийм өхлүүд байгаа хүнийг ингэж хэлж идэг. Нэг талаар дог хийж байгаа юм шиг. Нөгөө талаар яасан сайхан юм. Ингэж бодоод маргааш өглөө нь багадын алдан мартын хүн шогшоод ирсэн. Манай өвөө Булчин дэлэг гэж одоо манай тэр одоо болгоодын хийж манай нутгийн одоо их том их баян хүн байсан. Тэр дэлэг гэдэг хүн шогшоод ирдэг гэж байгаа юм. Манай ээж яав. Тэгээд танай хүүхдийг муу байна гэдэг болоод би эргэж явнаа гэж ирээд тэгээд ярьж хөрж зууж байгаа жаахан байж байгаа. Мартаад явцсан юм лээ. Тэгээс үдээс хойш нэг хайдаг инг хөтлөж манай тэр өвөө. Тэгээ наад хүүхд чи торж өгчлөө хогт шүү дээ. Өөр тэр өвчм байгаа манад тахч. Энэ ингийг саагаад сүүг нөг гэсэн юм байл. Тэгээд нөгөө сүүг нэг 2-3 хоног уугаал тэгэл мэралал аль хүн болсон гэж ярьдیں۔ Ер нь урдын эрдэмтэн лам нар бол ер нь айхтар хүмүүсд байсан юм билээ шүү дээ. Тэгээд 13 дээр би наадмын өрөмж яваад мөрнөөс унаад. Тэгээ гараа хугалцсан. Тэгээд ээж юм намаа гараа хугалсан хойно ярьж идэв. Манай гочоогоо гочоо гэдэг хүн тэгж хэлж байж би юм мангар долог мартчих. Ээж маань тэгж ярьдیں۔ Ийм байдлаар одоо гүн болсон. Эр хүний жаргал эзгүй хэрэгдэг дээ. Задгайгалын элчинд халуу дүүгэн хуурай хөх харгал шатах үл мэдэгдэм анирыг чагнаархан өөдөн дүрлзэх хэлэн улаан дулны өнг хөдөлгөөнийг ширтэн аргалын утаа үнэрлэж суун гэдэг чи бас нэг гайхамшигтай. Дурсаж ярихад би бол одоо аргал их дүүдэг хөөхд байсан. Миний аргал дүүж явсан энэ үе бол би чинь гэр орондоо галын бурхан залж явсан юм биш үү. Гал түүж явсан юм биш үү. Тэр аргал дүүх бол их том хөдөлмөр. Одоо юм бодож бясалгах ялангуяа одоо юм бичиж оролдох гэдэгт одоо нас агсан хойно аргал дүүгч гэсэн одоо юм бичих сэдв тэр юм одоо их олддог. Би хонинд их явав. Хонинд явахдаа тэмээнд сэгс тэгнэж аваад ганц хоёр ээзгий нэг хавтгай аруул өвөртлөөд гарна. Аруулан өдөржин дугуйлж тойруулж мэрээд зоос шиг юм болохоор нь хүлхэн. Ийм маягаар хонинд яванган аргал төв. Нутгийн хан газар шороо, бут сөв, ургамл чулуу бүхнийг нэг бүрчлэн тоолж, ажиглаж, нүдлэж, шүдлэж, тэдгээртээ энэ тэрийг хөөрч, хүүрнэж, элдвийг эргэцүүлэн бодох боломж гагцхөө аргал түүхтэл олдсон. Аргал түүхийн жаргалыг аргал түүж үтсэн хүн л ойлгон ухаарч амт шимтийн мэдэрдэг байх. Айлын том хүү жаахан их танхитуу байсан. Тэгээд одоо өглөө бол
бас Аажуу басна. Аажуу гэдэг чинь одоогор бол нэг 8 цагийн үед босдог. 8 цагт босоход манайхан аав адуугаа авчраад унгаав ичсэн. Ээж өхрөө саагаад бэлчээч гисэн. Тоглоом тавьдсан. Тогоо нэрх юм уу эсвэл цагаа буцалгаад ээжийг буцалгаад сайн маягийн хийцэн юм л байт. Тийм үед босоод тэгэл цайгаа уугаал. Тэр тоглоомд явах хэрэгтэй бол тоглоомд явна. Хурганд явах хэрэгтэй бол хурганд явна. Тэр үед чи саахны хураг одоо нийлүүлээгүй саах уугаагүй үед бол одоо хураг хариулна. Тэгэл одоо хүүрээд эрэхтэй зэрэг чинь одоо унаг намгуурхлоор жижиг хөнгөхгүй адууны цаагуур наагуур явж адуу хураана. Тэгээ морь унана. Одоо жоохон ч гисэн. Хүний бага насыг тэр чигээр нь гэнхэн домог тортоггүй тунгалаг үүхдүүх гэмээр. Бага насанд тохиолдсон, үдсэн, дуулсан бүхэн мартагддаг гэдэг. Бага болчир насанд дурсан бодно гэдэг ганц надад ч бус. Хүн бүрт тохиодог сайхан бодол мэдрэмж сэтгэлийн таашаал юм. Би болоод бидний үеийнхэн бага болчир насаа нөгөө л хараавал хүрм говь талдаан булаг шандны эрг дэнж нүдэн цэнхэр нуурынхан хөвөөгөр ус туучин дэгдэж таан хүмүүлийн цагаан толгой түнэл харногон сахилдагны цэнхэр цэцэг өтгөн их дэрсний хүрм буурал түрүүн дунд хөөцөлдөн гүйлдэж хөлийнхэн уланд ногооны шүүс гарынхан хөлсийг чулуун чингээж сайн муу юмны сүүдэр гэрэлч тусаагүй цайлган цагаан сэтгэл үлэг үйцэлдэх хүсэл мөрөөдөл жаргал хийгээд уйтгар гүниг мэдэхгүй чадахгүй болоод үгүй дутуутай хамт үлдээж орсон доо. Баг болчир нас өсөх нас залуухан явсан цаг минь харсаар байтал биднээс ямар их холцоор байх юм. Хургчин, аргалчин, хончин, адуучин, сурагч, оюутан насны он жилүүд алсын алсад үлдэж Тэнгэрийн хаяанд цэлиж тунарсан алтан шаргийг бас жаргал гүнийг урмшил зэмлэлийн саарламан хоёрын дунд нэг бүдгэрч бас тодрон ээлжилсээр байх шиг. Ийм л бодол намайг тойрон эргэлдэж бага насны цагаан цайлган дурсамжийг цэцэг шиг алгалуудаж салхи шиг сэвэл зүүдэж санаа сэтгэлийг минь дарцэг шиг дэрвэл зүүлэн дуудана. Эртнийхээ элен цуланцын өчүүхэн өөдөс миний биеэр өвөг дээдэс өтгөс буурлууд удам мугсаа уул усныхан тухайл дэвийг бодож бичжэл явна. Бодохо, болгоохо, бясалгах боломж маань хүүхэд ахуй цагаас бүр хонь хурганд гүйж аргал түүж адуу малд давхиж явхаас л улбаатай юм болов. Монголын соёл иргэн шилгэж энэ их сайхан юмыг биендээ шингээсэн тэр их эрдэмтэй Монгол хөгжид өвгдөөсөн бид нар хөндөрөөд байгаа юм биш үү. Өөрөөр хэлбэл хөгжид өвгдийг танихгүй хөгжид өвгдийг хоцрогдсон ч гэдэг юм уу өмнөх нийгмийн хүмүүс гэж ойлгоод байгаа юм биш үү гэдэг энэ санааны үүднээс ерөөсөн хүн гэдэг амтан бол төрж өссөн уул ус нутаг ус өвгд хөгждийг хайрлаж мэдчих явах ёстой юм шүү. Тэгж байж бидний үеийнхэн дараагийнхаа үеийн хүнд хайрлагдаж хүндэтгэх ёстой юм шүү гэдэг санааг энэ номонд бол хэлсэн. Миний ижи бол архилуулах цагтаа архилуулж чаддаг. Тэгээ яах вэ ямар ч одоо бичиг боловсралгүй. Одоо дөнгөдний гарын хэсэг дорох хэмжээний тийм хүн хөрнөөсөн харин мундаг лам нарын дэргэд өсчөнд ийсэн болоод гэдэг юм уу. Чэжтэй бурхны ном их олон мундаг ном чэжилж гисэн чэжээрэн уншдаг тийм хүн байсан. Бид ээжигийн ажаа, ижиг эцгэх. Миний муу ажаа ямар нэг боловсрал мэрэгжилгүй, гавьяа шагналгүй, эгэл жирийн их хүн байлаа. Гэвч төрсөн үрдэн муу муухай ижиг гэж ертөнцөд даанч байхгүй. Тэр дундаас миний ижи үрач зэнартан дэндүү том хүн байсан юм. Ажаа минь уужим бодухантай сэтгэн бодох чадвар хурц ухааны хүртэм журган хүний нүнжиг нүүрийн буян
сэтгэлийн тэнхийгээрэн амьдардаг. Аливаад өөрийн бодол зорилготой ямар ч юмд голч гүдэс үнэнээр нь ханддаг. Ноён нуруутай, ажил амьдралын хан өргөн их мэдлэгтэй, үр хүүхэд аж зээ нарын хан ирээдүй сайн сайхны төлөө өөрийн гэсэн бүхнээ зориулсан. Ах дүү төрөл төрөсөд ойр дотныхон дон нөмөр бараатай, үлгэр дуурьяалтай, гэрэлгээгээтэй, жинхэнэ Монгол их хүний хамаг сайхан чанаруудыг нэгэн биедэн цогц шингээсэн өвөр мөцих сурган хүмүүжүүлэгч бас зохион байгуулагч байлаа. Тэгээд л би ээжиген ижи уул минь хэмээн дээдэлдэг болоо. Ажаа минь бидэндээ даанч дахин эргэж ирэхгүй. Энэ бол дээд их тэнгэрийн зарлиг. Тоос төрчлөнгийн жам явдал юм да. Буянтай буурал ижи уул минь ээ. Нүүдэлчдийн соёл иргэн шилт бол сурган хүмүүжүүлэх, хөөгтөд амьдралын ухаан сургах, эрдэм ном сургах, асар том шинжлэх ухаан нуугдж байсан юм билээ. Жишээ нь манай ээж бол хүүхдээ нэг их загнадаг бай. Хаяа нэг үг хэлвэл дандаа ардын зүйрүүгэн дээр долгуурлаж ярьдаг. Зэмлэгтэй ардын зүйрүүгэн дээр үгээр одоо хэлж зэмэлдэг. Тийм нэг сонин хүн байсан. Жишээл одоо дүү бит хоёрыг одоо хоорондоо муудалцаж маргаж янз бүр болох юм бол одоо өсөх малын зүснийг өөдлөх хайлын эв нэг гэдэг юм. Та нар яац болсууд хоорондоо хоёулахнаа байж эвтэйхэн бай гэдэг ч юм уу. Гэх мэтчлэн одоо дандаа ардын зүйрүүгэнд толгуурлаж хөвгтэй хүмүүжүүлдэг байсан. Ажаа минь 17 дугаар жарны гал үхэр жилийн хаврын дунд сарын битүүний өдөр 83 наснда таалал болсон доо. Тэгжил миний айтгархан жижиг ижидэм буурал толгоогон илүүлж, үрчлээ төгшин хацраан өнсүүлэх тоомын гүйцэж, өнчөн өвгөн хайлаас болон үлдэж, намайг миний хүү гэж дуудах эрх дарахтай хүн энэ ертөнцөд огт байхгүй болсон юм. Хүний хүүгийн хувьд эзэнгүй амьтан болж байгаа нь тэр юм билээ. Би ижидэн зориулж ижи уул минь гэж дурсамж битсэн. Тэр хүү дурсамж маань магадгүй миний хувьд ижидэн ганц өөрийн ижид бус энэ дэлхийн бүхэл ижийн халамж хайрт зориулсан мөнхийн сувраг сэтгэлийн хөшөөч юм билүү. Гэвч ижийн хайр инэрл гэдэг бол хэр баргийн хүн зурж, хөшөө босгож, бичиж шүлгэлэх төдийгөр хэмжиж болдог. Энэхэнд багтдаг хямдхан зүйл биш юм. Тэгэхээр миний үгээр илэрхийлсэн сувраг бол ертөнцийн сайхан ижийн нарын их хайр инэрлд дэндүү багдана. Бид ер нь ижийнхэн ачийг багч гэлээ хариулж чаддаг болов. Хүн гэдэг амтан хийхэн ачийг бүрэн хариулна гэж бараг байдгүй ба. Эхийн ачийг хариулна гэдэг сэтгэлгээ зөвхөн Монгол хүний ясмаханд шингэсэн ёс заншил. Хүн хүнийхэн хайр, элбэрэл, ач буйныг хүндлэн дээдлэх нандин чанар. Өвөг дээдсийн маань өвлүүлэн үе дамжуулж ирсэн уламжлал. Монгол хүний сэтгэл, жудаг, нүүдэлчин амжиргаанаас улбаатай хүний мэс чанарын илэрхийлэл. Бүсгүй хүний говцглон, сүүн цагаан сэтгэл, зүйрлэшгүй ач буйныг хүндэтгэн үзэх нэг үслийн дээд илэрлэл. Амжиргааны нэг хэв маяг, эгэл даруу зан, хүн болоод байгалийн жам явдлыг дээдлэх их болсон хамаг гамтны ач тусыг шүтэн бишрэх ардын сэтгэлгээ түн ухаан юмсан уу. Миний аав их даруухан, сайхан хүн байсан. Миний аав заяаны адуучин хүн байлаа. Тэр хүнийг адуугүйгээр мэдэрч ойлгох арга үнэхээр байгаагүй. Ёстой л дээлтэй сум хөлгөлсөн дээлтэй гал явсан та. Миний муу аав гэж аргамгийн зонд нарман дулж, адууны тоосонд насан нэлээсэн аавын аатай хүү явлаа.
Адуугаан хурааж магнан тэнийдэг мордон харж хиймэрн сэргдэг дээлтэй сум хөлгөлсөн дээлтэй гал явлаа да. Миний муав гэж үеийнхэнтэйгэн цэрэгт мордон халахын гол хамар даваанд дайны гал үзэж дариунралсан цэрэгээр булгийн хан хизэд ханаа ширлэж голом том бадраасан хөдөөгийн гүндүүгүй эрс хөл сүнэртүүлсэн хөх өвгдийн нэгэн явлаа. Миний аавч одоо алхаглын байлдаанд оролцож явсан. Агуу их дандарын мөрийн хороонд агтчин ерөөсөө манай аав бол заяаны адуучин. Тэнд дайны үед буу мөрлөж байлдахаас түрүүнд одоо малаал адуугаал маллаж явсан. Тэгтээ тэр маллаж явсан адуугаа дайсанд орлуулчаагүй. Малдагаараа маллаад зэрэгэн одоо ахтунаагаар хангадагаараа хангаад ингэ явж ирсэн жирийн зэрэг ийм хүн байсан. Тэр жилийн цагаан сарын шинийн нэгэнд хайластын аманд амьдрдаг эцэгтэн золгоор очлоо. Аав минь гэртэн алга. Тэгихнэн гэрийнхэн зүүн хойд өндөр толгой дээр энэ тэрийг хараачлан сууж байх юм. Цагаан сарын шинийн нэгний баяр жаргал дүүрэн тэр өдөр эцэг минь үр ач нартайгаан золгож баярлахын сацуу 90 хиймэр асааж явсан залуунаас 70 гарын насны өндөрлгөөс дурсан хараа бицтэй. Нартад мэндэлсэн өдрөө сун тал хэрийн ариухан агарыг залгилж хэлсэн болохоор их хотын сүр бараа дуу чимээ утаа тоосонд дарагдан залхаж ядардаг байсан хэрэг. Хөөрхий тэр өвгөн хайлаас залуу сайхан хийгээд идэр чадмаг насандан шинийн нэгний өглөө мориндон мордож зүгэн гаргаж золгонгууд айл сайхалтаараа буун малгайн үсэс сэргээж эвэн таарвал ойр зүрийн уралдаан дунаа морин ухас хийлгэж шилжирч буй жилийнхэн тоосыг сэгсэрч шин оныхон өнгийг үзэж явснаас төм түчигнэж бум бужигнсан том хотын утаамай тоос тортгонд хахаж цацаж суусан нь үгүй. Чухмал хөдөөгийн хөх салхийг хүлхэж өссөн хөлөг морины хон нуруунд дээр дэрвжирсэн монгол эрийг их хотын сүр бараа тэнхүү дарж бачим дуулж байсныг өнөөгийн бид яахан ухаарах вүлээ. Миний их сургууль бол Дундгов аймгийн Эрдэнэ далай сумын 10 жилийн дунд сургууль. Сургууль маань 100 насны сүүдэд зоглох тун ойртож манай ангийнхан сургуулийнхаа алтан босгоор алхан ороод 50-аад жил жирийн нэгэн бичээч биевэр баг шимэх нэн хүндтэй эрхэм сайхан мэрэгжлийн үнэмлэхийг гардан аваад 40 гаруй намартайгаан золгож явна. Ингэж бодхой дороо 40-50 жил тэрвайтвай 100 жил гэдэг ертөнцийн нас сүүдэр хийгээд хорвоогийн жам явдалтай зүйрлэн үзэх хаваас өчүүхэн мэт боловч хүний нэгэн насны амьдралын хугацаатай жишин харахад бас ч урт хугацаа юм. Бид сургуулийн сурагч болж бодилж бүрэгж алдаж онож баярлан баясч өсөн дэвжиж бас гэр орон эцгийнхэн санан битгэрч явсан уйтай гүнигтэй хэрнэн уянгатай гэрэл гэгээтэй сурагч ахуй цагийн хонгор өдрүүд саяхан мэт боловч цаг хугацаа араараа сан цоврон хөвөрсөөр үнэртний түүхийн шар хуудас болсоор Тэр нэгдүгээр ангид орсноос хойш 54 жилийн дараа ангийнхаа хандтай энэ мөн ширээнтэй одоо хамт сууж байна. Бид нарыг нэгдүгээр ангид сурч байхад би энэ ширээнд лагсрын миний хойдлын ширээнд суудаг байсан. Намайг сургууль цуухаас өмнө ажаа минь цагаан толгой ном лавл 3-ыг авч өгсөн байх. Тэгээд буусан, мордсон, бичиг үсгтэй хүмүүст та нар миний хүүд ганц хоёр үсэг хэлж өгөөрэй. Миний хүү ном уншиж сураг гэж өгөөй. Би ч гавьтай сурсан юмгүй. Нөгөө номонд зургийн дэмий үзэж хуудсыг нэргүүлж байгаад урчхна. Дахиад нэгийг авч өгнө. Инхүү ижээ бид хоёр оролцсоор буусан мордсон хүмүүсийн дэмээр би сургуульд орохдоо уншиж бичдэг. Дөрвөн үйлдэлийн ойр зүрийн тог боддог болчихсон байсан юм. За би 1960 оны 9-р сарын 12-ны өдөр энэ ангид 1-р ангид орж байлаа. За манай ангийн лагсрын энд хажууд сууж байна. Тэр нэг ангийн хоёр. Тэгээд
1960 оны 9-р сарын 1-ний өдөр хичээлдээ явах анх 1-р ангид орох гээд сургуулиураа явах гээд ном дэвтрээ бэлдээд байж итэл манай хойд хэвчээр их цасан шамрахтай хүйтэн бороо ороод манайх малаа алдаад тэгээд ээж өвтөр алдсан малаа цуглуулад явсаар байтал одоо 12-ны өдөр энэ сургуульд энэ ангид орж ирж байлаа. Анх сургуульд ороод ирсэн тэнд манай насагдарж өгш 1-р ангийн багш ангиртэн 2 тийм алтан шаргал зөвлөлттэй 2 үзэг зэрэгцүүлээ зөвлөсөн их урт халимг хойш нь идэж самнсан сайхан тийм ягаан даав хар хэмжээтэй ягаан даав дээлт манай багш намайг доотож самбарын өмнө гаргаад миний ном дэвтэр цүнхтэй бүх юмыг үзээд тэгээд тэр үед хичээл эхлээд 12 хонсон учраас ямар ч байсан манай ангийн дарга нэг хүн сонгогдсон байсан байх. Тэгтэл нацагдорж өгч намайг самбарын өмнө гаргаж нилээ юм ярьж асууж байсан гэнт энэ хүүхэд өнөөдрөөс эхлээд манай ангийн сурагч дээр нь манай ангийн дарга боллоо шүү гэж ингэж хэлж ийсэн. Тэгээ би дотроо ангийн дарга гэдэг нь яадаг юм хүн байдгийн болдоо гэж тэгж бодож ийсэн. Ингэж энэ ангид анх одоо эрдэм номын мөр хөөх гэж 1-р ангид орж байлаа. Ажаа минь намайг сургуульд түргэж өгөөд "За миний хүү. Их эрдэм сурдаг юм шүү. Чиний амьдрал ирээдүй бол нэгдлийн энэ хэдэн мал биш, эрдэм ном шүү. Багш нарын үгэнд сайн урж байгаарэ" гэж захиад нулим сан нуун байж арчиж духан дээр минь үнсэж хэд мориндоо мордсонсон. Би сумынхан хойд эцсийн энгэр хар бутан дэнжин хідэн цохион дундуур ээжийнхэн араас бараадан бүр далайн овоог давн давтал алхаж билээ. Би ээжийнхэн хүсч захиж байсанчлан эрдэнэтэй хүн болж чадаагүй ч номод дуртай, номод хайртай хүн болсон байж магадгүй. Манай зэсэг эдэр чирээсээ энэ охин хойд одоогийн Тэнгидэг буюу 3 дугаар багийн зүүн олон хурдан орчимд айл сахарт хонь маланд тагсан хурдан моринсон ийм жоохон хүүхдүүд байж байгаа л 1960 онд энэ сургуультай элсэн орж би 9 сарын 3-нд хичээлдээ орж ирсэн санагдаж байна. Намайг ирэхэд одоо манай Валдангийн даваад ирж тэргүүтээ хэдгээ хөөхд ирчихсэн. Тэгэл ер нь тэр үед чинь бүх хүүхэд нэгэн зэрэг 9 сарын 1-нд цугламж гэж байхгүй дээ. Ер нь тэгэл овоо цуухан 9 сартаа багтаж ирцгээд нэг тийм үе байжээ. Тэгээд манай зэвсэгч сургууль дарахтаа ер нь зурж бичдэг, уншиж бичдэг ийм хүүхэд бид нарыг дэргэд орж ирж ингэж бид нарт 1-р ангиас эхлээл өвөг шиг болж ингэж үерхэж тоглож өссөө да. Тэгээд өнөөдөр 54 жилийн дараа анх суусан сургуулийнхаа танхимд ангидаа ширээний хаард бид тэр бас уулзаж ингэж телевиз үзэгчдээ хүргэж байгаа бас сайхан байна. Зэвсэгтэй баярлалаа. Манай нутгаас төрсэн хэдэн 10 гавьяатууд байдаг ч гэсэн төвний одоо сэтгүүлч гэдэг мэргэжлэр гавьяат авсан ийм онцлогтой одоо насаараа төрд зүтгэсэн ийм хүн байна. Би 1-р ангид байхтаа шинэ жилээр өвлийн өвгөн аавын бэлэг авч билээ. Бэлгийн ижидүү 2 тон үзүүлэх өхөөр хоног тоолон нойргүй хонож байлаа. Харамсалтай төрөвл цас их унсан, цаг хатуу байсан болохоор манайхан малынхан аяг дагаад хол нүүсэн учраас надад унаа ирүүл чадаагүй. Унаа олдохгүй байсаар харж амжилгүй миний өвлийн амралтын 10 хоног дууссан. Ижидүү 2 тон өгөх хувийг хадгалсаар тэсэлгүй идсээр хавар 7 хоногийн амралтаар харихтаа ердөө 3 хон чихэр нэг дэвтэртэй очоод ижи минь учиргүй баярлан. Муу дүргэр хүүг минь төрийн сүлд оршоо. Миний хүү төрийнхэн буян хишгийг хүртэж эхлэх нь эндэ гэд духан дээр минь үнсэж 3 чихрийн нэгийг бурхан дан тавьж
нөгөөг нь дүүд өгч үлдэсний надтай хуваасан нэртэй ихэнхийг надад өгч гэж байлаа. Өвлийн өвгөн аавын тэрхүү бэлэг надад асар их урам, сурч мэдэх хүсэл тэмүүллийн дэм цаастай зууралдах зам харгуйг минь зааж өгсөн байх. Түүнээс хойш 50 гаруй жил ёолконд орж бас л цөөнгүй удаа бэлэг авсан хэдий ч манай сумын тэр ёолк хөвөн сахалтай өвгөн аавын бэлэг шиг үнэтэй цэнтэй сайхан бэлэг том шагналыг би ер нь хүртээгүй мэт санагдадаг. Миний үдсэн анхны шинэ жилийн баярын үхтүүх Эрдэн далай сумын төв суурших хар бутан дэнжин их цасан дунд бүртэлзэх бөөн айл хэдэн байшингийн дүр төрх тэдгэрийн тоон яндан гар савсах уур ута хацар долоож алдсан их жавар тэргүүтэн мартахын аргагүй дурсамж болон сэтгэлд мөн хөлдөж бас нутаг усанд минь уусан шингэсэн юм. Манай сумчин хүн олонтой том сум. Тэгээ нэг жижиг төрхөн улаан болонтой. Тэр ёолк болно гэхдээ концерт болох гэдэг хүн багталцдаг. Тийм байхгүй. Тэгэл энэ зөвхөн одоо урилгатай улсуудыг одоо тийм улсуудыг оруулдаг. Тийм л юм байлаа л да. Тэгээ ёолконд ороо сууж ирсэн тэгэл өвлийн өвгөн гэдэг юм бэлэг өгнө гэл ингээ хараад байсан чинь манай ангийн багш нэг уруул дээр ингээ хөвөн наацсан үзэгдэж харагдаагүй нэг цагаан малгайтай улаан дээлтэй гарч ирэл баахан юм уншиж байгаа. Тэгээд онц сурсан хүмүүстэй бэлэг өгөх юм бол явуучлаа. Тэгээд тэгтэл миний нэр гарлаа. Одоо онц сурсан дээр ирж бэлэг аав гэж байна. Яваад очлоо надад нэг том тийм нэг бор цаасан ууттай юм өглөө. Тэгээд суудалтаа ирж суугаад нөгөөх өвөрлөлт гэсэн чинь өвөрлөж чаддаггүй. Хажуу зууж байсан нэг гэж сөрөнгийн муу аваад эрдэмтдээ хүн болох нь онц сураад бэлэг авлаа шүүтэй гээд. Тэгээд миний тэр өвгөн аавын бэлгэн дотор одоо үзэгний модон иш 2 ширхэг 5 ширхэг одоо алах хадууртай үзэг дөрвөлжин шахамтай 5 дэвтэр. Тэгээд 2-3 янзын чихэр яавлаг одоо манайхан яавлаг гэдэг алим ийм одоо ууттай бэлэг авч. Тэр шагналын үлдэгдэл үзэгний иш улаан модон иш одоо хүртэл хадгалагдаж явдаг юм аа. Тэгээ би энэ үзэгэн зориуд үзэг цаас 2 мөн гэдэг одоо номондоо оруулсан. Магадгүй энэ их урам, энэ эрч хүч, энэ үзэг цаасны ач буйнаар би насаараа үзэг цаастай зууралдаж одоо энэ ихэ хүчин дамжуулж байгаа болов уу даа гэж ингэж боддгийг. Аливаа хүний мэрэгжил сонгосон мэрэгжилтэй хүн эзэн байх энэ асуудал бол их ач холбогдолтой их бас хөндөвтөр сони асуудал. Би амьдрал одоо багш болох гэж их мөрөөддөг байлаа. Тэгээд тэрнийхэн дагуу Хөтлөмрийн говийн Улаанбаатарын хотод багш нарыг бэлдэх сургууль Улаанбаатар хотын багшийн сургуульд суралцсан. Хүн бүр оюутан ах үе цагаан дурсах дуртай байдаг хойндоо Улаанбаатар хотын багш нарыг бэлтгэх сургууль бол шинэ Монгол улсын эрдэм соёлын ууган уур хануудын нэг олон мянган том сэхэтнүүдийг сургаж бэлтгэсэн гавьяатай эрдэм ном өглөг буйны өргө. Монгол улсын анхны гавьяат багш эрдэмтэн зохиолч дундгийн цэв мэдвэ агаар буданг нэвтлэн гийгүүлсэн бадрангуй алдарт багшийн сургууль хэмээн дуу алдсан нь учиртай. Бид оюутны байранд амьдарцгаана. Тэтгэлгийн мөнгөн авахар хэсэг хугацаанд баярхан бялхалзаж сарын сүүлчээр мацаг барьчихна. 2-3 өдөр зөвхөн талах ус 2-оор явах гэж нүүхэнд. Заримдаа талахчгүй туу. Манай анги 302 дугаар өрөөнд хичээлэлдэгсэн. Багш дуу хөгжим соёлын ажилтны салбар бүхий тэрхүү том өргөнд бид нар эрдэм номын мөрхөөж эд хавтай залуу насныхан хэдэн жилиг дуу хөгжим боловсрал мэдэлгийн гэгэн цагаан их шиг аялганд үлдээсэн.
Сүхбаатарын нэрмжит тэтгэлэг хүртсээр сургуулийн 1970 оны 6 дугаар сард төгсөж, нутгийн зүг хөлгийн жолоо заллаа. Хамгийн гол нь би багшин сургуульд суралцж байхдаа заяаныхан хань оюуныгаан олж том хүү Өлжи сайхан маань төрсөн. Завхан нутгийн 19 настай охин миний эхнэр болно гэд говь нутгийн зүг хөлгийн жолоо залсан нь тэр. Эдгээр цаг дур бид хоёр 50-аад жил хамт амьдарсаар өнөр өтгөн сайн сайхан явцгааж байна. Эхнэр маань намайг бодвол сургууль багш нарын хан өгдөг буйныг дээдэлж, мэрэгжилдэн үнэнчээр зүтгэж, багшийн хан ажлыг 40-од жил хийж, шагнал урамшилгээч юм үн цэнтэй хатуу чанга байх үед учаатхан насандаа ардын боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг авч, төрийн дээд шагнал алтан гадаа содон хөдөлмөрийн хүндэт медаль хүртсэн бол мань хүн өнөөдөр тусгай салааны захирагчаар бас л нэр төртэй, үр бүтээлтэй сайн ажиллаж явна. Манайх 5 хүүхэдтэй. Одоо би чинь нэгэд цаах чиглүүлэх дуртай хүн л дээ. Тэгээ ерөөсөө бодсон 5 хүүхэдтэй юм бол. Тэгээ энэ олон амтны дотор энэ чинь зөвүүн цагт бид нар амьдарч шүү дээ. Зөвүүн цагт. Энэ зөвүүн цагт энэ олон амт дотор нэг хуульч хүн байх хэрэгтэй байх. Ямар ч байсан нэг хуулийн холбогдлолтой асуудал гарахад бас нэг учир зүйг нь олоод хүн амттай холбоо бариад ингээ учир зүйг олчих нэг хүн байх нь зүйтэй гэж их үгэн хуульч болгосон. Дараа нь хүн бүгд компьютер гэдэг авах хуульчээ. Компьютер бол зүгээр нэг албан ажил юм шиг амьдралын хэрэглээ хуульчээ. Тийм учраас энэ мэрэгжлийн нэг программист хүн байх хэрэгтэй байх гэж бодоод баг үгэн компьютерийн программист мэрэгжил эзэмшүүлсэн. Тэгээ манай хүн мэрэгжлээрээ нэг 5 жил ажиллаад тэгээ бизнес өгөө явуучих шивдээ. За том охин жоох авьяастай юм шиг л голоо. Өөрийнхөө мэрэгжлийг эзэмшүүлж. Өөрөөр хэлбэл би чинь энэ сэтгүүлчийн мэрэгжлийг эзэмшиж чадаагүй хүн шүү дээ. Практикийн сэтгүүлч хүн шүү дээ. Тэгэхээр манайд нэг мэрэгжлийн сэтгүүлч хүн бай гэж бодоод том охиныгоо сэтгүүлч болгосон. За Монгол Японы харилцаа их өөрчлөлт гарч Монгол-Японы харилцаа сайжирсан. Одоо түнш орнуудаас Монголд хамгийн их тусалцаа дамжлыг үзүүлж байгаа орон бол 90-ад оны үед Япон орон болсон. Тийм учраас би одоо нэг охин Япон хэлний мэрэгжил эзэмшүүлье гэж бодоод. Тэгээ Японд төгссөн Япон хэлний орчуулагч, багш орчуулагч мэрэгжилтэй. Одоо төмөр занд ажилладаг. За бага охин одоо энэ олон амт дотор бас нэг тариа зөв хийчдэг нэг хүн байх нь зүйтэй юм болоо та гэж бодоод. Эмч болоо гэсэн тэгээд өөрөө дуртай. Одоо бас хим биологийн хичээл, химик хичээлд сайн байсан тэгээд эмч болсон. Өнөөдөр зөмөрөн элэг бүтэн бас боломжтой сайн сайхан амьдарч явна. Нөгөө хоёр идэхгүй хоосон хонохгүй гэхчээр том баяцуул бизнесмэнүүд алга, улс төрийн том зүтгэлтнүүд алга. Өөр жирийн сайхан ардууд манай өгшин ч одоо насаараа багшийн ажил хийсэн. Ундаг сургууль хүмүүжүүлэгч. Хүн хаа байсан газар бол одоо тэргүүн хил багш гэж явсан. Тэгээ яг одоо ч тэнэрийн харах хин эхэнд тэтгэвртээ суусан. Түүнээр бол одоо ажиллаж байсан байгууллагууд бол ажилуулах гэж өөрөж тэтгэвртээ битгий гараач ажиллаа хийж байгаа ч ийм одоо дараа хүсэлт ирж байсан. Ийм л хүн. Сургуулиа төгсөөд Дундгов аймгийн Эрдэнэдалай Баян жаргалан сумдад багшилж сургууль удирдах явсан цөөхөн жил бол миний хичээлийн танхимд үдсэн дуулсан ажил амьдрал дээр хэрэгжүүлэх гэж оролцсон их сургуулийн он жилүүд байлаа. Багш бол миний унган мэрэгжил. Өнөөгийн хоолунд талах тарианд минь хүргэсэн их буянтын хэмээн би дээдэлдэг. Багш бол буянтай, бусдад хүртэл хишгтэй сайхан мэрэгжил. Тэгээд л Чехийн алдартай сургууль хүмүүжүүлэгч Ян Амос Каменский нарт ертөнцид олдошгүй нандин сайхан алба гагцхүү багш хүнд заяагдажээ гэж айлдсан хэрэг. Сургуулиан төгсөөд Дундгов аймгийн Эрдэнэдалай суманд одоо багшаар очсон. Одоо 1 жил Эрдэнэдалай суманд багшлаад дараа жил нь Дундгов аймгийн одоо Баян жаргалан суманд сургуулийн захирлаар томилогдож манайх нүүж ингээд Дундгов аймгийн Баян жаргалан суманд ажиллаж 6 жил ажилласан. За энэ хугацаанд бол би багшийнхаа ажлыг одоо сургуулийн захирлын ажлыг хийж байлаа. Танд сургуулийн захирлаар нэг 2 жил ажиллаад
намын ажиллаж хилцсэн. Мэргэжлийн ажлыг хийж сургууль өдөрдөж ажил маань өөдрөг бас ч үгүй боловсролын байгууллагын буйнаар анхудаа гадаад оронд аялж хэрдэл юм үзэж нүд тальж явлаа. Гэтэл хувь заяаны ирэхээр 20 гарынхан насандаа Монгол Ардын хувьсгалт намын ажилтан болж энэ хайлын гал тугонд олон жил ажилласан. Тэр үед хэнч сансан хүссэн ажлаа хийх хэрэг мэдэл дураараа дүргэх боломж хомс чухамдан нам төрийн байгууллагууд хэнийг хаана ямар ажил хийлэг хэн мэддэг байсан цаг. Энд буруу зүйл байгаагүй. Харин ч улс орон эзэнтэй боловсон хүчний бодлого цэгцтэй байсны жишээ. Би мэргэжлийн ажлаа орхиж намын ажилтан болсондоо харамсадаггүй. Харин ч тухайн үедээ Монголын ард түмний оюун ухаан нэр төр нандин чанар болж манлайлж явсан Монгол Ардын хувьсгалт нам намайг цаашаа гэлгүй наашаа гэсэнд өнөөдөр ч бахархдаг. Төдхөн Монгол Ардын хувьсгалт намын төв хорооны дэргэдэх скватрын нэрмжит намын дэд сургууль суралцсан. Тэндээс намын ажилтан болох улс төр онлын анхны мэдэгдхэн ажил амьдралыг арай өөр өнцгөөс харах мэлмиг олж авсан да. Өнөөдөр надад жаахан ч гэсэн гэгэрэл оюуны баг боловч боломж байгаа бол түүнийг намын дэд сургуулийн минь харилсан. Би ер нь насан туршдаа мундаг сайн багш нарын шав болж явах хувь тавилантай хүн. Миний суралцж байсан бүх сургуулиудад тэр гайхамшигтай хүмүүсийн сорон ажиллаж байсан юм шиг одоо бодогддог. Энэ бол миний амьдралын өөр нэг бахархал. Тэгээд сургууль суралцаад одоо зохиолын дугуйланд сургуулийнхаа зохиолын дугуйланд суралцаад ингээд жаал зогоо юм уншаад ингээд ихэн алданд нэг мэрэгжлээс ургаж мэдэх ийм санаа надад орж эхэлсэн. Энэ маань бол сэтгүүлч зохиолч болох сонирхол байлаа. Тэгээд намайг бидний багшийн сургуульд төгсдгийн хавар манай сургуулийн зохиолын дугуйлангийн багш бүр өсвөрийн санаачлаад одоо олон том зохиолчтой уулзалт хийж байсан л да. Явуу Улангуй, Ловсон царин нарын зэрэг одоо олон зохиолчтой уулздаг байсан. Тэгээ нэгэн удаагийн ээлжид уулзалтаар бол одоо Өдлөмрийн Баатар одоо алдарт нийтлэлч Лодонгийн Төдөөгүйтэй уулзалт хийдэг юм аа. Энэ уулзалт яриа маш сайхан болсон. Тэгээд олон чөөхөд дээрээ бол уулзалт өргөжөөд зөвхөн утга зохиолынгийн дугуйлангийн хөөгтүүд биш сургуулийн хэмжээний багш оюутнуудын хэмжээний уулзалт болдог. Тэгээд тэр Төдөөгүй яриа бол одоо олон хүний анхаарлыг татсан он сонирхолтой сайхан яриа болсон. Төдөөгүй тэгэхээр төрийн шагнал хүртсэн Монголын зохиолчдын хорооны орлогч даргын алтан тушаалтай доктор ийм хүн байсан л да. Тэгээ их яриа сайхан болсон. Тэгээд эндээс Төдөөгүйгээс нэлийн хэдэн зүйл асуухаар сонирхож асуусан боловч олон хүн асуулт асууж биш учраас би бүх асуултаа асууж чадаагүй. Ерөөсөө л нэг юм бичмээр санагдаад сэтгүүлч болмоор болоод тэгээд л ямар ч учраа олохгүй одоо хаана яаж хандах юм? Яаж одоо сэтгүүлч болох юм? Яаж зохиолч болох юм? Яаж одоо эхэлж бичих юм? Ийм одоо бодол төрж эхэлсэн. Тэгээд зориг гаргаад Төдөөгүйд загтлэгдсэн. Одоо би зохиолч сэтгүүлч болох гэсэн юм аа. Юунаас эхэлбэл зохих вэ? Юуг анхааруул зохих вэ гэдэг юм одоо загтлэгддэг юм. Тэгсэн 7 хоногийн дараа Төдөөгүйгээс одоо зохиолч болох талаар магадгүй сурагч үзгээр бичсэн байсан болов уу гэж би санддаг. Тэгээд тэндээ юу гэж бичсэн гэдэг зэрэг одоо зохиолч сэтгүүлч болохын тулд их унших хэрэгтэй. За бичихтэй бол одоо байнга бичих хэрэгтэй. Бичихтэй үг сонголт бичлэгийнхэн найруулгадаар онцгой анхаарах хэрэгтэй гэж ингэж зөвлөсөн. Тэгээд дээр нь Насаг Доржийн зохиолыг уншихад
сонирхолгүй юм шиг хэрнээ уншимаар санагдаад байдаг. Даштар чи нацаг дарж хэлж штэ. Энэ юуны хөвгөөл одоо сайхан найруулж бичснийх. Найруулгын хувьдас. Тийм учраас одоо юм бичгтэн найруулгадаар нонцгой анхаарч бай гэж ингэж зөвлөсөн байдгийг. Тэгээ миний сэтгүүлч болсон зам бол бас урт бөгөөд төвхтэй. Тэгээ 1975 онд аймгийн намын хороонд өсөлтөө илэрхийлсэн улсын сургуулийн сэтгүүлч ангид явуулж өгөөч. Тэр үед аймгийн намын хорооны 1-р нэрийн бичгийн дарга Гомбын Даранбаатар гэж хүн байсан. Нам бол бүхнийг мэдэж байсан. Боловсон хүчнээ бол мэддэг байсан. Ингээд би сургуульд явахаар өргөдлөө өгч хөвөд үчтэл манай аймгийн сумын намын үрийн дарга одоо бас жаахан асуудалд ороод их дараа суусан байсан. Ингээ би бол орлогч нь намын үрийн орлогч нарын бичгийн дарга гэдэг ажил хийж ирсэн. Тэгээд дарга маань ажлаасаа өөрчлөгдөж намайг оронд нь одоо төр тогоон дамжлах ийм болоод тэгээд Даранбаатар дарга надад юу чиний сургуульд явахтай мантай. Чи дэрэгдээ намын ажилтан хүн байж дэрэгдээ намын ажилтан хүн ёс зүйн алдаа гаргаж байгаа. Чи юу хийж юмээгөө сууж ийс. Чамайг сургуульд явуулах нь үтгэл арга хэмжээ аавна. Чи намын ажлыг сайжруул гэсэн. Ингээд Баянжиргалын сумдан намын ажил үргэлжлүүлэн хийх. Тэгтээ манай хүний нэг амласан юм бол Даранбаатар дарга. Чам харин ирэх жил намын дээд сургуулийн сэтгүүлч ангид явуулж өгнө. Чи тэрэндээ яв. Энэ жил бол одоо чамайг сургуульд явуулахгүй. Ингээд нэг жил намын ажил хийгээд 1976 оны хавар аймгийн намын хороонд дахиад өргөдлөгдгий. 4 сард өргөдлөгсөн. Тэгээ сургуульд тэгсэн чинь намын хороо намын дээд сургуульд явахыг зөвшөөрөөд ингээд намын дээд сургуульд явах гэтэл намын дээд сургуулийн сэтгүүлч анги хаагдчихж байгаа. Тэр жил нь. Ингээд одоо бас сэтгүүлчийн сургуульд орох хувь дотож. Тэгээ намын ажиллаа ахаа чиглэлээр намын дээд сургуульд 4 жил сурсан. Тэр үеийн манай намын дээд сургууль бол асар их өндөр боловсрол олгодог, их өндөр шаардлага тавьдаг. Жинхэнэ одоо нам улсын том сэхэтнүүдийг бэлтгэдэг. Тийм одоо том соён гэгэрүүлэх соёлын том төв, эрдэм шинжлэх, эрдэм ухааны том төв байсан. Ингээ намын дээд сургуульд 4 жил суралцсан намын дээд сургууль төгсөөд. Намын дээд сургууль төгсдгийн хавар радиогоор мэдээлэл радио телевизийн улсын хорооны радиогийн нэвтрүүлэгчийн одоо шалгалт авч хүн шалгаж тэнцвхэн аавна гэсэн зар гараад. Ингээ шалгалт өгөх болсон чинь тэр үеийн одоо гавьяатууд цөөхөн байла. Тэр үеийн соёлын гавьяа зүтгэлтэн гунга нэвтрүүлэгч. Одоо манай сэтгүүл соёлын гавьяа зүтгэлтэн гүнсэнгуй. За найруулагч цагаан гэж юм байсан. Хэний цагаан гэж байсныг мэдэхгүй. Цагаан гуйны гурав надаас шалгалт авдаг юм. Тэгээд тэр шалгалтанд тэнцлээ. Энэ хүн бол бэлэн нэвтрүүлэгч юм байна. Таныг би төөцөлдөж авч чадахгүй. Өөрөө хөөцөлдөөд намын төв хороо тэр үед намын дээд сургууль төгссөн хүмүүсүүдийг намын төв хорооны боловсон хүчний хэлдэг. Орон нутагт тавиарлдаг байсан. Ингээ би бөөн баяр тэнцсэн. Одоо тэгээд радиогийн нэвтрүүлэгч болно. Нэвтрүүлэгч болж байгаа хүн чинь сэтгүүлч болчихно. Ингэж бодоод байж исэн чинь намын төв хорооны боловсон хүчний намын дээд сургууль дээд одоо гүүр сариутсан одоо зааварлагч Санжибатов гэж хүн байсан. Нөгөө хүн хэлсэн чи юу чамайг сэтгүүлч болгож радио телевизэд очих нь чи юу яриад байгаа. Дундгой аймаг бол одоо боловсон хүчин хөрөлцөхгүй ийм хэцүү байгаа. Тийм учраас одоо намын дээд сургууль төгссөн хүмүүсд аймагтай байж ажил болно. Тэд ийм яриад байгаа чи гэж. Ийм юм хэлээд дундгой руугаа гэрээ ачаад явсан. Аймгийн намын хорооны боловсон хүчин хийж байгаад 1988 онд Улаанбаатар жилж ирдэг. Хотын намын хороонд ажиллах болоод хөрөөд ирсэн. Тэгэхэд улсын хурлын гишүүн байсан адил биш. Улаанбаатар хотын намын хорооны намын ажил эрхэлсэн нарийн бичгийн дарга байсан. Одоо сүүлд нийслэлийн сонины эрхлэгч Ахмадын хорооны орлого дарга байсан. Бас нэртэс сэтгүүл Чулуунбаатар гэдэг хүн намын хорооны хотын намын хорооны
үзэл суртал гэсэн нэрийн бичгийн дарга байсан. Энэ хоёулаа миний найз. Тэгээ би дорон нарийндлаар энэ нам гараад ажиллах болоод намын байгууллага маань сайхан орон сууц өгсөн. Ингээд орон сууц муцанд жордгийн тогтчдын одоо сэтгүүлчийн ажил хийгээд л 90 оны үеийн дэгдээд намын ажилтан хүн олон хүнийг адлаас нь чөлөөлж яг тэр үед ардын эрх сонин гэж байгуулагдаад төр засгийн дэвүүл ардын эрх сонин гэж байгуулагдсан 1990 оны 6 сард. За ингээд ардын эрх сонинд очсон үеэс эхэлж одоо миний сэтгүүлчийн амьдрал бол эхэлсэн. За 1991 он. 90 он. 90 он. Тэгэхэд би сэтгүүл зүйн чиглэлээр 2-3 ном бичээд өвлүүлээ гаргацсан. Бас нэлээд туршлагатай байдалтай хүн ирж байгаа юм л та. Тэгээ яах вэ ингээд долгорын юм дөнгө тийм цоодол тэгэл одоо энэ баарангийн бүр удаш тэгэл лигдэнгүй балдарч олон сайхан том сэтгүүлчтэй хамт. За. Хэдэн жил ажилласан. Ингээ нэг 2 жил ажиллаж байтал цэвлээгөө засгийн газрын мэдээ сонин гэж сонин байгууллаа гэдэг. Чи хүрээдэр гэдгийг. Чи 100-ны мэдээ сонинд ирсэн. Ийм маягаар. Та ер нь хэр удсан? 100-ны мэдээ одоо хөвчлөгт хүртэл байсан. Хөвчлөгт хүртэл. Тий, нэлээд олон жил ажилласан. За тэр хооронд бол яг одоо энэ үндсэндээ сэтгүүлч одоо болсон доо. Таны багш бол хэн байсан? Миний одоо багш гэвэл энэ Намсрагван өмнө нь сонины эрхлэгч Монголын сэтгүүлчдийн холбооны дарга байсан Намсрагван бичсэн энэ нэрийг мэддэг үү? Нэр нь байхгүй. За. Нэг юм ном байгаа юм. Энэ номыг л одоо намын ажилтан байх үеэс уншсан. Олон жил уншсан. Энэ дээр бол сонины мэдээг яаж бичих вэ? Сурвалжлагыг яаж бичих вэ? Сурвалжилсан тэмдэглэлийг яаж бичих вэ? Уран нийтлэлийг яаж бичих вэ? Бүх юм энэ жоохон хэрнээс бүх юм багтсан. Тухайн үед бол өөр сурах чиг гэдэг юм байна. Байхгүй. Ийхэн нийтлэлч Төдүүгайг багш хэмээхийн учир. Нэг талаас Лодонгийн Төдүүгайн үндсэн мэрэгжил бол багш. Нөгөө тээгүүр Төдөө багш өчүүхэн надад 1970 оны 11-р сард бичсэн нэгэн загталда хэрхэн зохиолч, сэтгүүлч болох талаар товч тодорхой багш хүний арга ухаан халамжаар зөвлөгөө өгч байсан бол 40 гаруй жилийн дараа 2010 онд миний үзэг цаас 2000 номод өмнөтгөл бичиж миний сэтгүүлжүүлсэн зам мөр бичсэн бүтээлүүдийг маань багш хүний сэтгэлээр дүгнэн цагнаж асар их урам зориг ирч хүч хайрлсан гэд энэ хүний ач буйныг мартахын аргагүй билээ. Иймийн учир энэ их хүнийг багш хэмээн хүндлэн дээдэлсэн минь нэг их хэтийдэхгүй болов хэмээн бодлоо. Сүрэнгийн зэвсэг Америкийн тэмдэглэлүүд номоос. За ер нь намайг сэтгүүл зүйтэй амьдралаа холбож одоо сэтгүүлч болоход үнэн сонинд ажиллаж исэн үнэн сонины хэлцээ эрхлэгч манай Ахмад сэтгүүлч Гааждын Дамб гэж мондог сэтгүүлч байсан. Чи одоо хөдөлмөрийн говьяаны улаан төг одонгоор 2 удаа шагнуулсан байна. Мондог сэтгүүлч байсан. За энэ үнэн сониноос ер нь миний бичсэн бүгдийг сонинд тавьдаг, баталгаатай тавьдаг. Хөнгөл тэр намын ажлын одоо сонины намын ажлын асуудлаар үүссэн. Одоо хэлцийн дараа. Тэгээд олон хүн одоо дэмжиж одоо яасан доо төдөөгөө цэвлээгөө дээр захилээд. За нэгдүгээрт, хоёрдугаарт залуучуудын үнэн сонинд их бичдэг байлаа. Тэр үед залуучуудын шинэ сэтгүүлийн нэгдсэн редакцийн ерөнхий хэрэглэгч Долгорын Ямаа ажиллаж ирсэн. За Ямаагүй намайг одоо зохих хэмжээнд бас дэмжиж миний бичсэн юмыг сониндон тавьдаг. За Өлзий Батгад сэтгүүлч өөрөө мэддэг баг. Залуучуудын үнэн сонины хариуцлагатай нарын бичгийн дарга байсан. Тэр Өлзий Бат гэх мэтийн хүмүүсүүд одоо миний хөдөөнөөс бичсэн юмыг би ямар олигтой юм бичв гэд тэрний чинь сайхан боловсруулад юм болгоод борлуулад өгдөг. Ийм сайхан хүн байсны үед ийм сайхан хүмүүсийн дэмжлэгээр би сэтгүүлч болсон. Тэр талаар би энэ үзэг цаас 2000 гэдэг номон дээр тэр талаар маш тодорхой одоо бичсэн байдаг. Энийг уншсан хүмүүсүүд бол мэдж байгаа хаа. Хөдөлмөрийн баатар Лодонгийн Төдөө энэ номонд 6 хуудас өмнө хөвгөссөн байна лээ. Төдөөгийн үг бас их үнэтэй шүү дээ. Энийг бас чухалд үзэх ёстой гэж. Сэтгүүлч зохиолч Сүрэнгийн зэвсэг
намтар судлалын нэг том төлөөлөгч болон толрлоо. Тэрээр орчин үеийн нэр цуутай гавьяат үйлстэй хүмүүс энэ тухай нэгэн сэдвт баримтат бүтээлийн бүхэл бүтэн цувралыг бичиж нийтлүүлсэн. Ардын уран зохиолч Лодонгийн төдөв. Сэтгүүл зүйн бараг бүх төрлөөр гэхдээ хүнд төрлөөр нарийн төрлөөр бичсэн. Энэ үднэс нь үсгээр Зэвсгийн өнөөдрийн энэ ном бол Монголын сэтгүүл зүйд одоо болж байгаа нэг тийм сонин содон үзэгдэл гэж үзэх ёстой юм. Давтагдчихгүй гэсэн болно. Оройхон гараа ширүүхэн дарна гэдэг үг байдаг. Тэгээд өнөөдрийн энэ гарч байгаа ном нь урдх номтойгоо бас л адилхан мөн нутаг усныхаа тухай тэгээд Монголд бол гэхэд одоо их том алдар нээлттэй, авиатай, бүтээлтэй сайхан хүмүүсийн тухай ном юм. Сэтгүүлчийн ажил бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гайхамшигтай мэргэжил. Том шинжлэх ухаан, өндөр хариуцлагатай, нэр төртэй сайхан мэргэжил. Энэ мэргэжлийн үнэмлэх дипломыг өнөөдөр манай баг хүссэн бүхэн авдаг боловч харин авсан хүн бүр сэтгүүлч болж чаддаггүй нь учиртай. Тэгэхээр сэтгүүлчийн мэргэжил хэвлэл мэдээллийн ажилтнуудаас энэ ажлыг хийх наад захын шалгуур тулгын чулуун байгалаас заяасан авьяас чин сэтгэл уйгагүй зүтгэл хөдөлмөр юм. Энэ гурвын аль нэг байхгүй бол сэтгүүлч болно гэдэг амаргүй даваа. Сүрэнгийн зэвсэг бол баримтат уран сайхны нийтлэлээр дагнан мэрэгчиж буй Монголын цөөхөн сэтгүүлчин нэг билээ. Сэтгүүл зүй судлаач доктор профессор Тугал-Хүүгийн Баасан Сүрэн. Таны энэ одоо сэтгүүлчийн замнал дундаас яг жинхэнэ одоо маш их сэхэтэн болж хөгжсөн үе гэвэл одоо энэ олон 10 жил дундаас аль үеийг хэлэх вэ? Юунаас болж тэгэж хөгжсөн гэж та үзэж байна? Хүн чинь сэтгүүлч болох юм бол сони хэвлэлийн газар, сони хэвлэлийн галдгоон дотор ажиллаж, хар тугуулгыг чинь үнэрлэж, сигнал уншиж байж л сэтгүүлч бол төлөвчдөг юм байлаа шүү дээ. Нэгдүгээрт. Хоёрдугаарт тэр үед ч одоо энэ Бямбажал за мань төрийн шагналт Ирав найрагч Пүрүүсүрэн манай Балжирийн догмод долгорын Цэндичэв за тэгэл ардын эрх сонины одоо хамт ажиллаж байсан улсуудыг би тэр хэлсэн. Тэр авраг сэтгүүлчид сонин хэвлэлийн туршлагатай ажилтнуудыг чинь надад чи ингэж юуч энийг ингэ тэг заагаад байхгүй ч гэсэн аяндаа тэдний чинь ичж байгаа байдал хоорондоо ярьж өөрч байгаа энэ бүхний чинь харж байгаа л бас зах хэмжээний дадлага мэдлэг мэдээлэл олж авдаг байхгүй. Тэгээ энэ нь бол сэтгүүлчийн хөдөлмөр мөртөлбөний 2-3 юм боддог. Нэгдүгээрт мэдээж мэрэгжил тэр чиглэлийн боловсрал хэрэгтэй. Хамгийн гол чухал хэрэгтэй юм бол энэ сэтгүүлчийн мэргэжил сэтгүүлч болох юм бол дуртай байх хэрэгтэй. Дуртай байх хэрэгтэй. Хоёрдугаарт авьяастай байх хэрэгтэй. Гуравдугаарт маш шаргуу хөдөлмөрлөлтэй байх хэрэгтэй. Эннийхэн төлөө өдөр шөнөгүй зүтгэдэг байх хэрэгтэй. Эннийхэн төлөө маш ахвалжтай ажиллах хэрэгтэй. Би энд бие магтаж байгаа юм биш зүгээр ахвалжтай ажилласнаар одоо сэтгүүлч хүн юу алж өгч болдог гэдгээр би ганцхан юм жишээ хэлье. Энэ бол 1996 онд намайг засгийн газрын мэдээ сайнд ажиллаж байхад ерөнхий сайд Жасраа Оросын холбооны улсад айлчлах болдог. Тэгсэн чинь тэр айлчлалыг сурвалжлах ажиллаар тэр үеийн Монцой мегийн орлогч эрхлэгч манай хуучин үзэл сурталчилан хэлцийн дарга төмөн дэлгэр ардын эрх сонины орлогч эрхлэгч байсан Пүрүүдаш засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга байсан даваад орж бид дөрвөн хүн сэтгүүл тэр үед олон сэтгүүлч явуулдаг байсан. Дөрвөн хүн сэтгүүлч дагаж явдаг. Тэгсэн чинь намайг ингээ явуулах боллоо гэж сонины удирдлагаас сарын өмнө хэлж байгаа юм. Тэгээ ингээ бодоод байсан чи би ерөөсөө энд олон хүн том төрийн том айлчлал дагаж явдаг юм байна. Ямар нэг одоо шин хүн хийгээгүй нэг бүтээлч юм бол хийж ирэх ёстой. Энэ бол одоо төр засагаас үзүүлсэн хайр халамж хамт олонны итгэл найдвар гэж ингэж ойлгоод тэгээ би Оросын ерөнхий сайдаас ярилцлага авна гэдэг юм ярьдаг. За тэгээ энийг чи яриад засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга даваад орж өдөр харддаг. Одоо ингэж явах юм байна. Би тэр Жорном Эрдэнэ гэдэг хүнээс ярилцлага авъя. Юу чиний Жорном Эрдэнэс ярилцлага авна гэж юу байсан? Чи бид нар сая Монгол Оросын засгийн газрын хоорондын гамшийн Оросын хэсгийн дарга
асал ярилцлага авч чадаагүй баяр тогтох бядгаар гуруулаан зүтгэсээр бол чадаагүй л явуулаа гэж. Шив өтөд ярилцлагаа сууж үйдэг Оросын засгийн газрын тэргүүн гэж ирэн хаа юу байсан. Зэвсэг мөн тэр өтөхгүй гэж. Тэглэр нь гадаад явдлын яамны хэвлэл мэдээллийн албаны дарга байсан юм одоо гани бол яг тэрийг асуудлыг хариуцж ирсэн. Жагварлын гани бол гээд тэгээ хайлгуул шууд хөөцөлж шин. хөөсөлдөг. Тэгэхээр гани бол дээр орсон чинь тэр бүтэхгүй. Програмд ороогүй. Тийм завч байхгүй. Та наадах юугаа орох. Зүгээр та зүгээр сайхан явж яваа л ир. Тийм бол байхгүй. Тэр бүтэхгүй гэж. Ингэхлээр миний дургу хүрээд Оросд Монголоос Оросд сууж байгаа элчин сайд Надимдын Бавуу гэж. Тэр хүн Монголоос Оросд сууж байгаа элчин сайд байсан. Би Бавуугаар ярьдгийг. За дөө хүүч одоо ингээд наа чин ерөнхий сайдын айлчлалыг сурвалжлах ажлаар ингээд очих гэж байна. Ерөнхий сайдын ярилцлага Оросын засгийн газрын тэргүүнтэй ярилцлага хийх чинь ерөөсөө бүтэхгүй гэдэг энэ улсууд намайг хүлээж авахгүй юм. Гэсэн чинь үгүй яах зөв санаа байна. Оролдоод үзье. Чи асуултан боловсруулад маш хурдан паксаар ирвэл. За. Тэгээ би хөөцөлтийг тэгээд баяр тогтох цэмбэл бядгаар сууж угаад нэг 7-8 асуулт бичээд явуулчихдаг. За тэгээд асуудал өнгөрсөн болох шүү. Бүтгэгч юмд бүтгэхч юмд. Тэгээд Москва дүрээд очлоо. Дээд хэмжээний уулзалтууд боллоо. Тэгээд тэр үеэр асуулт сургалсан чинь таны ярилцлагын асуултыг ерөнхий сайд одоо Черномилдэн дарга хүлээж авсан. Оо за. Танд ярилцлага өгнө. Манай хүмүүсүүд таны ярилцлагын дээр ажиллаж байгаа. Маргааш танд өгөх, танд өгөх. Тэгээ маргааш нь таны асуултын хариу ерөнхий сайд өгсөн байх. Хариулаад өгсөн. Тэгээд ирээд засгийн газрын мэдээ сонин Монцаймын сонинд одоо нийтлэгдсэн. Чом юу асууж байсан бол тэр үед. Одоо энэ номон дээр топ тодорхой байгаа. Тэр ярилцлага Монгол Оросын харилцаа нэлээд нэг тийм хүйтэн байдалтай болчихсон байсан үе. За Монголын засгийн газар зөвлөлтийн цэргийг өвлийн хөхөө өвлийн үеинд өөж гаргасан. За Оросыг одоо зөвлөлтийг Сталинтай холбогдуулаад коммунист дэглэмтэй холбогдуулаад нэлээд манай одоо шинэ нийгмийн тогтолцооны хүмүүсүүд нэлээд одоо хараад зөхөдөг, шүүмжилдэг. Ийм байдалтай болцсон байсан. Тэгээд тэнд Оросын засгийн газрын тэргүүн Виктор Степанович Черномирдэн бол ганц л мундаг үг хэлсэн. Тэрний үгээр хөрш хөршөөн сонгодог юм аа. Хөршүүд найрсаг байх хэрэгтэй л гэж. Энэнд л ерөөсөн энэ ярилцлага тэр айлчлалын баг үндсэн том дүгнэлт болсон. Би байгалаас өөртөө заяасан хомсхон авьяас боломжон нээн олж сэтгэл зүрхэндэн буцалгаж хандалан аривжуулж ач буйнаар нь амьдарч амьдралын үн цэнийг ухаарч амт шимтийн мэдэрч хүртэгсэн. Багш нарын хан зааж хайрлсан эрдэм сургаалыг аривжуулах хүч хагас фоксын тэжээж явсан гэж боддог байлаа. Эгэл бор амьдрал, оролдлого, зүтгэл, алдаа мадаг, бэрхшээл тэмцэл дундаа сулж авсан миний амьдралын зам заяа минь өнөөдөр намайг цаастай хутгасаар. Энэ бол миний жаргал, хүн яваагийн утга учир. Надад байгаа гэрлэгээтэй бүхнийг үзэг цаас хоёр минь хайрлсан. Магадгүй миний амьдралын утга учир гэвэл үзэг цаас ном дэвтэрхэн ч юм билүү. Манай тооллын өмнө 2 дугаар зууны үеийн Илимийн жүжигийн их зохиолч, сэтгэгч Теренцкий хэрвээ чи хүссэн бүхнээ хийж чадахгүй бол чадах бүхнээ хийх хэмээн айлдсан нь нэг л учиртай болов. Монгол үндэсний 93 наадам нь Монголын ард түмний олон мянганы туршид дарахлан бүтээж, үеийн үед уламжлуулж, хөгжүүлэн төлөвшүүлж ирсэн төр ёсны их баяр, улс орны тусгаар тогтнол, сүр хүчний илэрхийлэл, улс төр, соёл шашны зан үйл, төр засаг ихс дээдэс их дэлхий, мөн хөх тэнгэрэн дээдлэн хүндэтгэх төрийн их ёслол. Нүүдэлчдийн аж амьдралын хэв шинж, зан заншил,
түүхэн уламжлалыг хадгалан илэрхийлдэг хаач давтагдашгүй өөрийн өвөрмөц онцлог бүхий спорт, урлаг, соёлын гайхамшиг монголчууд бидний дэлхийн соёл дөрүүлсэн нэг хувь нэмэр юм. Монгол үндэсний бүхэн барилдааны амин сүнс нь нэгд цагийн хязгааргүй, хоёрт насны ангилалгүй, гуравт талбайн зааг хязгааргүй байдагт оршино. Энэ бүхэн нь Монгол үндэсний бүхийг Монгол үндэсний бүх гэж ярих, ойлгох, батлах шалгуур тулгын чулуу юм. Дотн нөхөрлөж явсан даян аварга, царин аваргыг улсын начин цалтай, улсын нааданд дөрүүлсэн тэр 61 оны наадмаас хойш үндэсний бүхийг одоо их сонирхож өөрийн хэмжээгээр одоо сонирхож явдаг байлаа. Би өөрөө спортын нэлээд төрлөөр хичээллэж бас ч гэж ганц нэг одоо зэрэг дэв авч байсан ч гэсэн өхөөр бол би нэг хол явахгүй гэдэг өөрөө ер нь эрт ойлгосон. Тэгтээ би зодог шуудаг хүмүүс ч доргон зодогны мөрөн дээрээс барьж үзэж явсан хөө. Тэгтээ ер нь хүн чадахгүй юм аа бол итгэж шиг болгон дээр юм байна гэдэг би 22 3 настайгаас их барилдахаа болсон. Тэгээд бүхийн тухай бичиж алдар тултай сайхан бөхчүүд, сайхан бөхөн одоо сурталчилж олон дүмэнд хүргэх мартагдсан одоо домогт сайхан бөхчүүдийн олон дүмэнд хүргэх энэ талаар одоо бичиж эхэлсэн. Энэний зэрэгсэж явсан нэг сэдв бол яахаар байхгүй Монгол үндэсний бүхийг зөвөр арван байлгах, Монгол үндэсний бүх жодогтой байх, хоорондоо эв найртай байх, хуурамч найрааны тийм барилдаан хийхгүй байх, одоо тийм байдалтай байгаасаа гэдэг үднээс бол би бичиж эхэлсэн. 90-ад оны эхэн үе. Өөрөөр хэлбэл одоо 1993 4 оны үеэс эхлээд нийгэм өөрчлөгдөж хүний санаа бодолч их задгай их өөр боллоо. Тэгээд ер нь монголчууд бол хариг дээр наадмаа хийж чадхаа байсан. Морин уралдуулах гэхлээр одоо зурхайтай хөрлөгөө боцод зогтаадаг. Дахлаа хөөхтүүд уралдааны морин дотор дугаар номер аваад уралдааны моридтэй хамт явж уралдаж яваа моридыг өмүүлдэг. Наадмын морийг олон морь давхидаг. Зарим тохиолдолд одоохоно Хэнти аймагт болсон өвлийн наадмаар 1996 онд 700-аар их нас давхиж байлаа шүү дээ. Тэгээд олон морь энддэг, хүүхэд мориноос ундаг. За бөхчүүд маань хоорондоо зодолддог, бие бинийгээ тийрдэг. Манай бөхчүүдийг тойрсон хайлам их болсон. Тэгээ ер нь монголчууд ер нь лавл мэдэгдэж түүхэнд мэдэгдэж байгаа 2000 жилийн түүхтэй үндэснийхээ их баяр наадам хийж чадах байх нүдэ гэсэн ийм сэтгэл бол олон хүний донд төрсөлдөө. Тэр үед би Монгол улсын 2 дахь ерөнхийлөгч Нацгийн баг бандыг ерөнхийлөгч байх үед үнэхээр одоо наадмаа хийж чадхаа байлаа. Монгол улсын төрийн дэргүү нээж хаадаг Монгол улсад цорын ганцхан баяр байдаг. Тэр нь бол үндэсний их баяр наадам. Ингээд үндэсний их баяр наадам хийж чадхаан байлаа гэдэг санаа. Энийг одоо таны ивэл дор хийдэг энэ наадам болохоо байлаа гэдэг утгаар Монгол улсын ерөнхийлөгч баг бандд хандаж ил захидал бичсэн. Тэр захидлан өдөр тутмын сонинд нэгэн зэрэг гаргаад тэгээд Монгол улсын ерөнхийлөгчд хамгийн газар хүргэж өгсөн. Тэгсэн харин одоо ерөнхийлөгч баг банд тэрэнд их соргоогоор хандаж одоо миний захидлыг уншиж үзээд таалан сойрхоод тэгээд өөрийнхөө удирдлагт байдаг хүмүүсүүдэд энэ засгийн газрын тогтоол гарах юм уу? Үндэсний баяр наадмын хууль гарах юм уу? Ерөнхийлөгчийн захирамж гарах юм уу? Ингэж хандаад тэгээд Монголын үндэсний их баяр наадмын зохион байгуулах одоо тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Монгол улсын ерөнхийлөгч захирамж гаргаж байгуулсан. Тэр ажлын хэсэгт одоо намайг оруулсанд яг хөө тэн дээр бол би нэг 8 санал тавьсан. Миний тавьсан саналаас нэг 5 санал уг хуулинд тусгагдсан. Тэрний нэг нь бол Монгол улсын начин цол, Монгол улсын заан цол, одоо энэ Монгол улсын гэж хэлдэг Монгол улсын цол юм бол босод одоо Монгол улсын алдар цолны нэгэн адил ерөнхийлөгчийн зарилгаар олгож байя гэдэг. Энэ санал бол одоо дэмжигдэж хуулинд тусгасан. Тэрнээс хойш одоо Монгол улсын цол, манлай уяач, тод манлай уяач тэгээд Монгол улсын одоо начин заан
Арслан гэх мэт одоо энэ цолыг Монгол улсын ерөнхийлөгчийн ярилгаар олгодог болсон. Би улиран удсан жилүүд тэр үеийнхний тухай мартахын аргагүй дурсамж, цайлган цагаан сэтгэл минь уусчулдсан нутаг усныхаа тухай. Эцэг өвгөд удам угсаа, тэдгээрийн амин холбоо, хүмүүсийн өөр хоорондын эгэл сайхан харьцаа, амьдралд байдаг жирийн хэрнэн сонин содон үйл явдал, уянга тайхан хийгээд уйтайхан, баяртай болоод харуулсалтай учир тохиол. Нүүдэлчдийн аж төрөх арга жаяг, хэв маягийг үдсэн дуулсан тайган холбон эрэгцүүлэн бодож, хөдөө нутгийнхаа эгэл боригл амьдралын үе түмэн нухча, тоо томшгүй бүрэн таг цул бүрийн нэгнээс барин авч, гойв тал хэрийн салиг сабир, их хуулсын арц цэцэг ногооны үнэр танарыг хаа сайгүй ханхлуулсан, тийм л ном бичигсэн хэмээн байнга бодож мөрөөдөж явдаг да. Би яхаа нэг болсон болоогүй нэг 20 гаруй ном бичсэн. За энэ үндэсний бүхийн тухай одоо нийтлэл тэмдэглэлийн их аяныхан гэж ном. Энэ 1985 онд Дундгой аймгийн Улаантог сонины хөвлөлтөд үйлдвэрлэсэн. Ийм ном байгаа юм одоо нийтлэл тэмдэглэл сурвалжлага мөрвалжлага орсон. Үндэсний бүхийн өгүүл сурвалжлага тэмдэглэл ярилцлага бичсэндээ тэрний нэг одоо энэ аваргаар төрдөг гэж Монголын одоо үндэсний бөхчүүдийн тухай ийм нэг ном байгаа юм. За миний одоо номнуудаа хүн өөр хүүхэдтэй төмөрөнтэй хайртай байдагтай адилхан би бүх номондоо хайртай. Гэхдээ тэдний дотроос арай нэг жаахан төлхөөхөн одоо гайгүй шиг ном бол Хүйн чулуу гэж. Элэг татуу нутгийн нөхөр, уйлс сэтгэл нэг анд зэвсэг минь. Хүйн чулуу хэмээхийн шин номон өргөн барьжээ. Энэ хүн номыг уншиж суухад тэмээний хөлөөр бүргсэн хужирмараа таанын толгой цавцайсан холиг хөнди. Намрын талд дэрсэн дунд тааваран хөргөх адууны үнэр хан хийж. Мөрн гандсан дээлтэй малчин эртээ уулзах шиг болж. Миний сэтгэлд эгэл үнэний гэгээ татуулан орж ирсэн. Энэ хүн номдон нүүдэлчдийн эгэл бүр амьдрал, хөдөөгийн уул тал, цаг улирлын аашаран шин, хүмүүний амьдралын жам явдал, энгийн хэрнэн гүн агуулга бүхий бодол бисалгал, эгээрл шингээсэн, эгэл дарваталам бодол санаагаан эвтэйхэн тайлсан эсэ өгүүлгүүд багтжээ. Амьдралын үнэнийг элдв будаг гоёл чимэглэлгүй, энгийн цагаан, бас бодож тунгаагууштай санаа, эрэл хийллэр хөглөж хөтөлсөн чин сэтгэлийн яриа хөөр. Багагүй зүйлийг бодож эргцүүлсэн, эрж хайсан, таггүй санаа асуудал хөндсөн, шагагүй судалгаа баримт түшсэн шүүмж зэрэг цогцлон байгаа нь Хүйн чулуу номын ая донж, журн арилгыг тун аятайхан тааруулсан мэт санагдав. Эгэлхэн хэрнэн гар нүд салгалгүй унших чамбай ном ажээ. Ардын уран зохиолч Бавуугийн лав сүрэг. За нэг 400 гаруй хүнтэй янз бүрийн ярилцлага хийсэн байдаг. Ярилцлага. Тэгээ ярилцлагаар бол яг хөө ер нь олон ном гаргасан одоо сэтгүүл одоо хүн бүгд ярилцлага хийдэг боллоо. Ярилцлага бол бодит одоо баримтын эзэнтэй, үйл явдлын эзэнтэй нүүр тулж уулзаад ярьдаг учраас энэ бас сэтгүүл зүйн бичлэгийн чухал жанр гэж боддог. Монгол улсад сэтгүүл зүй өсөж өгдсөний 100 жилийн ойд зориулж 99 бот ном Монголын сэтгүүлчдийн бүтээлээр гарсан. За энд яг одоо Монголын сэтгүүлчдийн байгууллага 65 дугаар ботон боглож өгнө үү гэж надад хүссэн. Ингээд би өөрийнхөө арсаар юмыг цуглуулад байна. Одоо Монголын шилдэг нийтлэл хүмүүний заяа гэж юм. Одоо ном хэвлүүлсэн байгаамаа. За бас нэг аян замын тэмдэглэл бичихтэй их дуртай. Би аян замын тэмдэглэлийг олон бичсэн. Хөшийн Европоос хохирлын оронд гэж. Эндээс Парисаас шууд Токио буугаад ирээд ийм одоо аян замын тэмдэглэлийн ном гаргасан. Зэвсэг бол ямар ч асуудлыг тухайн салбарын томхон мэрэгжилтний төвшөнд мэдж, сэтгэж, даацтайгаар гаргадаг сэтгүүлчийн нэг гэдгийг олон жил нөхөрлөж, цөөнгүй жил хамт ажиллаж байсны хувьд би сайн мэдх юм.
Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн доктор Дууд Сэндижав. Би нутгаан их сандаг. Нутагтан учна гэдэг юу тайч зүйрлэшгүй сайхан. Хаан нэгтээ нутаг усандан очход нутгийн уул толгод булг шанд тэр чигээрэл амьдралын маань үүх түүхийг хүүрнэж байх шиг болдог. Ажаамын зэлэн дээрэн хідэн хүртэйгэн бүртгэнэж. Бидний багын нөгөө их сайл суу тарг хоормог идэ цагаан хан хийж аав минь адуугаан дэрэгтэл хөөгөөд их булг руу ороод ирэх шиг. Намар оройн гүүн тавилын найрын дуграа хангинаж халамг дуурчуудын эрдүү төрлөг хөнгөнөх шиг болно. Ингэж бодох үед ороо. Нутгийн уулус цаг хугацаа түүх дурсамж энэ бүхэн тулгын чулуу шиг гурван оршиж амьдрал гэдэг их мөрөн луга адгаж ярах юмгүй намуухан урсаар. Цаг хугацаа хэндэж үл захирагдаж юундч үл саатан өөрийн жам хуйлаараа хөвөрч эхэдэл хин миний хуулас төрсөн нутгийн минь арг бицхэн толгод мянганаас мянганд мөн хорсоор байх болтугай хэмээн залбирдаг юм да. Хөдөөгийн хөлөстэй хөвгөд цагийн их мэргэд. Эрэдими номын мөрхөөсөн анд нөхдийнхэн тулсан зам бэлэг авьяас үлгэр дуурайлал. Далай цагаан буйныг хүрцээр их орон уулусан махтан дуулаж яваа сүрэнгийн зэвсэг хэмээх уран бүтээлчин дотоод сэтгэлийн ертөнцийг нээн үзүүлэхийг хичээнгүлэн оролдоход ийм буюу. Төвний өөрийн өвөрмөц цонцлог бүхий бүтээлд туйрвлыг мэрэгэн унчигч үзэгч та бүхэн эрэх биш анхааран толилж мэрэгэн оюун дам болгоосон бол бидний зорилго биелж буйн тарай.